За хураг хонтой болсон 15 гүйтэй 20 өхөртэй тий 100-аад хонь бол дараа нь хонь бол дээр нэлээ хонь малтай өнөө нэг одоо эхлээл тэр 20 хургнаас чинь охин хургнаас чинь эхлээл манайх өөр ингэсэн малтай болж байгаа тийм байна. Тийм байна. Тэр чинь намар болсон нэг таргалуулаад орцсон айлууч сайл хургаа өгнө шүү дээ муу хургаа. Тийм байна. Тэгээ цөмөөрөө хургалчихж байгаа байхгүй яа. Тийм байна. Тэгээд энэ хургалаад хонь мал хургалаад эмээл хийгээд ингээд зүтгэж байх энэ завшааны үед бол манай санд чинь гараагүй байсан үе. Гараагүй. Гэхдээ санд бол тэнд олдсон юм байна шүү дээ тийм ээ? Тийм тэнд олдсон. Сүүлийн энэ жил одоо олдсон доо. Тийм байна. Намайг төрсөн жил хар ойролцоо шилжсэн байхгүй юу? Тийм төрсөн жил. Сантын одоо нэр бол тэр санд сумтайч холбоотой түүхэн нэр өгсөн байна шүү дээ. Тэгэхээр санд одоо энэ хар хоринд биш сантад 6 жил хар хоринд 11 5 жил ажиллаад нийт 11 жил энэ үр хангаад байж байгаа. За тэгээд 6 жил нөгөө хүнд газар хүндтэй бүр одоо цахилгаан утсан тойролцсон энэ төр хөцөө юунд шорон хоригдсон гэдэг тийм ээ. Тэгээд тэрний дараа хүүгэн хар хоринд одоо мэндэлсэн хүүгэн аваад 11 настай хүүхэд хөвсгөл рүү явсан байна шүү дээ тийм ээ. Тэгээд эртэж бас ярьсалдаад ихтэй тэнд ер нь онцлогтой өөрөө ч одоо мартсан зүйл байвал энийг яриач сантаасаа өсөх гэдэг. Тэгээд сант өөр чиний амьдралд аавыгаа хараад халаглах юм уу эсвэл хайр хүрэх юм уу эсвэл үгүй ингэчж байх хэрэгтэй гэж бодох юм болвол байсан уу? 11 насаас хойш чи бүгдийг мэдээ. Тэгээ яг 11 настай хүүхэд би чинь бол одоо тэрнээс өмнө бол айгүй их хүүхэд байсан байхгүй юу? Тэгээ 5 хүртлээ. Тэгнэ. Аавын өөрчлөлт явж байдаг байсан тийм ирэх байсан. Тэрийгээ бол яг бүр дүүрхэн санаж байгаа. Тэгээд аавыг нөгөө шоронд явсан хаагуур бол маш их сандаг байсан. Шүн босч суугаад уйлдаг. Тийм байсан. Тэгж байгаа тэгээ яг явандаа тэгэл арай тэр нь арай гайгүй болоод тэгээ яг аавыг шоронгоос гарч ирэхдээ зэрэг тэр хавт явъя гэхэд нь бол маш их баярлаад дагаад явсан л доо тийм. Тэгээд тэнд очиод Баян зүрхэд анх очиход бол мэдээж хөдөө газар, шинэ газар очиж байгаа сонин сайхан байсан. Тэгээд хотын хөвгт ч бас арай нэг жоохон тийм нүүрмгэн шүү дээ. Хөдөөний хөвгтүүдийг бодвол тийм. Тэгээд тэр сумын төвөр нь гүүгээл юм хүмүүс сонирхол хүн аднаас юм асуугаал. Тэгээд хөдөөнийхэн чинь тийм хүний чи их сонин содон хүлээж аавн тийм. Тэгдэг байсан. Тэгээд яг аавын тухайд бол ер нь яг намайг тэр 3 жилийн хугацаанд бол хүмүүжүүлэх тал дээр бас яг өөрийнхөө хүмүүжүүлэх тал дээр бол нэлээд анхаарсан. Орос хэл сургах тийм ээ, ном уншуулах. Би ч угаасаа тэр үед бас ном унших дуртай болцсон байсан. Тэгээд нөгөө номнуудын одоо гой уран зохиолын ном энтрийг ингээд их гоё ярьж өгнө л доо. Тийм ном дээр тэгтийн тэгээд нөгөө хүний хүүхдийг нөгөө юм ном унших тийм ээ. Тийм тэгээд юм гоё мөрөөдөлтэй байх тийм ээ. Ингээд нэг гоё хүүхд чинь нэг гэгээ мөрөөдөлтэй гэдэг шүү дээ. Тэр миний дивжээх тийм сонирхлыг татхуйс тийм аюух ярьж өгдөг гэсэн. Тэгээ өөрийнхөө хүүхэд насны тухай их ярина. Өөрийнхөө хүүхэд насны тухай одоо ингээд нөгөө тэр Бавалтан чанданд байхдаа тэгдэг байсан, ингэдэг байсан гээл тийм анх нөгөө сургуульд орж байсан үе тийм. Тэгээ яг нөгөө миний насны онцлогт яг тааруулаад яриад байгаа байхгүй. Тийм. Сүүлд нь тэрийг би ойлгож байгаа шүү дээ. Тийм. Тэгээ Орос өглөө явахдаа надад нэг 20 өгчөж өгчөөд за ороо ирэхэд энийг зээжилсэн байгаа. Тэгээ би өдөр хичээл тараал хийх ажил өөр юм байхгүй юм чинь. Тийм. Тэгээ нөгөө үгээ зээжлээл тэгэл яждаг. Тэгээ ороо шалгуулдаг. Тийм байсан. Тэгээд гих мэтлэнгээр за тэгээд яг сүүлдээч ангийнхантайгаа танд хүүхдэлэмчэнд орхноо танилцаад найз нөхдөдтэй болоод ер нь бол тэнд бол би сайхан байсан санагддаг байхгүй юу. Гэхдээ мэдээж тийм нөгөө нэг жоохон нэг тийм одооныхаар бол гадуурхах гэх юм уу да хүүхдүүдийн дунд хөдөөний хүүхдүүд чи яг нөгөө нэг хотод бол тийм байдгүй байсан боловч хөдөө бол очиод ирэхдээ зэрэг нөгөө нэгээ шоолдог тийм ээ нэг тиймэрхүү юмнууд бол бас байдаг. Шоглох юм. Тэгээд яг ихэвчлэн дээд ангийн хүүхдүүд тийм ээ жоохон шоглох гээд нэг тиймэрхүү юм байдаг байсан. Тэгээ яг явцын дунд харьцангуй гайгүй болцсон. Тэгээд ангийнхантайгаа нийлээл тогдоол одоо тэр чи хүүтэн газар шүү дээ. Үүлдээ 40 гаруй градус, өдөртөө 35 6 градус хүрч хүүтэрдэг тийм газар. Тэгээд би ингээл нөгөө ангийнхантайгаа ингээл уулнаас ингээл чаргаар болгодог байхгүй. Яг тэр сумын төвийн баруун хойдолд нэг том уул, зүүн хойдолд нэг том уул байдаг, улаан уул. Тэрнээс угнаас жалганд ингээл
юугаар чаргаар их болгонаа. Тэгээд нөгөө гараараа ингэж тооромцолдог байхгүй юу. Тэгээ нөгөө юм нэг нэхий бэлээ аав ингээ надад хийж өгсөн. Нөгөөх нь ингээл орхноос орцсон. Тэгэл ороо ингээл ирээл нөгөө бэлээ ингээл цооруул. Бэлээгээ цоолцсон бэлээ фэшн дээр тавьсан байхдаа аав орчвол ингээл оёо нөгөө тийч. Тэгээ сууж байгааг нь хараад хөрөвддөг байсан л та. Тэгэл ер нь тэрний дараа жил тэр өвлөөс тэр өвөлч яг тэгээ гайгүй өнгөрөөд ихсгэл өнгөрцөн. Тэгээд хавар болоод 100 болоод бид нар чинь цусланд гараа. Тэгээ яг би тэр үед нэг ангийнхаа нэг бям цогт гэдэг хүүхдээ их үерхдэг байлаа. Тэгээд тэднийхтэй цуг цусланд гараа. Тэр алтаргын гол гэдэг алтарганы гол гэдэг сумын төв айжгаар уурсдаг гол ихэд тэр айлууд цусланд гардаг сумын төв айлууд. Тэгээд эднийхтэй хөршдөг гэж цусланд гараад. Тэгэл сумын төвтэйгээ тэр чи ойрхон аав өглөө алхаа авчдаг. Тэр 100 тэгэж өнгөрөө. Тэгээд тэдний дараа жилийн 100 чинь бас Наранбат гэдэг одоо манай ингээ бас миний найз. Тэднийхтэй цуг. Тэр бэлтсийн гол одоо тэр нөгөө бошлын хад гал сүүлийн үед их хүмүүс мэддэг болоод байна шүү дээ. Тий. Тэрний дээхэн талд тэр бэлтсийн голын ушир гэдэг одоо тийм хөрхрөө байдیں۔ Тэрний ирэг дээр цусаад. Тэгээд яг нөгөө айлт бид нарт чинь тэгээд нөгөө тэр очсон жилийн 100 чинь нөгөө юу явах гэсэн байхгүй 15 ямаа өгсөй. Баян дэрхэд. Тий одоо нөгөө 100 тэр чинь айл болгоно нэг өөр ингэсэн хитэн малтай байгаа шүү дээ. Тий. Малгай бол амьдрахад аягүй хэцүү байгаа байхгүй. Тэгээд нэг нормын нэг 15 ямаа өгсөн. Тэгээд тэрийгээ би саадаг. Өөрөө. Тий. Тэгээ нөгөө тэгээ айлын хонд нийлүүлээд тэгээ нөгөө тэгээ бас айлын хон ээлжилж хариулна шүү дээ. Тэгээд аав нэг нутгийн хүнээс нэг хөх хайныг худалдаа, хайнгийн үнэ худалдаа. За ингээд нэг үнэтэй нэг 15 ямаатай байсан. Одоо шиштэй цагаан идэ бидээ. Цагаан идэ тэгээ сүүлдээ чинь тогоомогоо тавьдаг болоод хоёр байсан. Тэр мөрөөс аав зааж өгөө. За миний хүү таргаа ингэж хэсгээ. Тэгээ нөө сэрүүн газар шүү дээ ер нь. Тэгэхээр зэрэг эсэж мэсгэн жоохон удаан. Тийм байна. Тийм болохтой нөгөө тэгээ ингэж гадуур юмар хууч центр гэдэг бүгдийг зааж өгөөл. Тэгэл юу яадаг байсан. Тэгээд тэнд бол ерөнхийдөө тийм одоо мал аж ахуйтай ноцолт юу ажил тэгээд одоо юу гэдэг гэр орны ажил тийм ээ бүх юмыг бол бид нар ч одоо тэр 12 3 настай байхдаа бүгдийг нь бол тодорхой хэмжээгээр сурцсан л та тий. Тэгээд тэр чинь эргээд ингээд явцын дунд бол амьдрал их хэрэг болж байгаа тий. Суур нь болоод өгч байгаа. Тэгээд дээрээс нь аав одоо бол яг зүгээр тэр үед надад тэгж их ярьдаг байсан. Ингээ яг ингээл ороо битэр чинь нөгөө өстэй харанхуй болцсон шөнө ялангуяа өвлийн шөнө эрт харанхуй болцсон. Тэгээд ороо их ярина л та унттлаа хэлсэн. Тэгтээ зэрэг тэгээ улс төрийн тухай энэ их ярьдаг байсан бас. Тийм тэгээ одоо ингээс нөгөө өөрийнхөө тэр нэг хэлмигдэл тийм ээ. Тэрний тухай яг энэ надад ойлгох хэлбэрээр л ярьдаг байсан юм шүү. Тэр. Тэгээ ер нь бол улс төр гэдэг бол нэг тийм таатай зүйл биш ээ нэг хөө. Улс төрөөр осолцсон хүн нэг бол амьгүй болдог, нэг бол амьдралгүй болдог. Гэтэл яг нь өөрийнх нь амьдралын тэр туршлага байна шүү дээ, тий. Яг амьгүй болно гэдэг чинь тэр өмнө олон хүмүүс ялангуяа нөгөө тэр үед чинь 82 онд 80 онд чинь нөгөө төмөр учиргаа алуулаад тий 84. Тэгээ тэрнээс хойш бол ер нь нэг тиймэрхүү юмнууд их ярьдаг байсан. Тэр өөрт найхтай айгүй нөлөөсөн байхгүй. Төмөр учиргаа бас би сайн мэддэг хичээл ном суудаг багшаа хэрж байсан. Тэгээ их хүндэлдэг байсан төмөр учиргаа. Ерөөсөө Монголын философи номер 1 хүн гээд гүн ухааны хүн гээд тэгдэг байсан байхгүй. Тэгээд тэр үеэс чи ингээд нөгөө нэг юу яддаг болцсон. Ороо ирээл, ажилласаа ирээл тэгэл ингээд хөөргөө барайл ингээд суучдаг гэсэн. Уцаас солихгүй. Дээлээс тайлахгүй. Тэгээ суучдаг. Тэгээд юу бодоод яагаад байгаа. Тэгээд их өрөвддөг байсан л дээ. Одоо аав юм биел модод байгаа. Тийм өвчтэй болсон биш үү? Хөөргөө барайл ингээд суугаад. Тэр үеэс ихсүүлээд нэг сэтгцийн нэг тийм хоёр туйлт гэдэг нэг байдаг шүү дээ. Нэг болох дээр их сэргэлэн цовоо сайхан болцдог. Эерэг болоод нэг болох дээр зэрэг одоо яана гал санаан зовоол ингээл ерөнхийдөө нэг тэр үеэс хэлсэн юм байна. Заримдаа зүгээр. Тэгээ сүүл рүүгээ ер нь бол тэр чинь ингээд насаа туусан тэр нь бас арилтгүй байлаа л дээ. Тэгээд хичнээн сайн сайхан ингээд тийм өвчин сүлдээ ер нь нэлээд хүндэрсэн шүү. Тэгээ тэр чинь юунаас бид нар яг ингээд нөгөө шар хатанд сүулд нь шүү дээ тэр чинь бүр хожоо. Шар хатны эмчнээс нь тэр очиад зүудгээ аваад үзүүл цааруулаад тэгэхэд бол энэ яг ингээд нөгөө залуу насндаа сэтгэл санааны хувьд маш их депресд орж байсан хүмүүс тохиолддог юм байна. Тийм. Нэгсэн тэр залуу насны трама суучж байгаа юм л дээ тийм. Тэгээд тэр нь ингээд нөгөө өөрийгөө одоо юу гэдэг хянах чадваргүй болгоод ингээд
юу очдөг тийм сэтгцийн нэг тийм болчтой юм байлээ. Гэхдээ тэр нь бол нэг тийм гаж буруу юм бол ерөөсөө байхгүй. Нэг болох дээр ингээд нойр нь хөрхөө байгаа л зүгээр өстө. Шүнжэнгөө суугаад төлөвлөгөө бичээд бизнес төлөвлөгөө бичээд тэгэл тэрийг өглөөний өст ягаачгүй тусаал тэрийг хэрэгжүүлэхээр гараад үүсдэг. Тэгээ нөгөө тал нь болох тэр зэрэг бүр ерөөсөө орноосоо усаа байгаа л унтаад байдаг. Өдөр шинэгүй хэвтрийн талбайгаад нэг сар цагаар ерөөсөө нам хэвтчих юм. Тэгээд гэнт хэнийг өглөө бас олоод гудаад гараад болцсон байна. Тэр бол ерөнхийдөө тэр баян зүрхээс эхэлсэн. Яг тэр шоронгоос гарч ирсний эхний 1-2 жил бол харьцангуй гайгүй байжгаад тийм байдгүйсэн. Тэгээд сүүл рүүгээ ялангуяа тэр төмөр учиргаан алдаг энэ төр бол нэлээд сэтгэл зүйнүүд нэлээд нөлөөлсөн байна. Наад чинь бол 11 жил үндсэндээ өөр хангаад байж байгаа. Тэгээд шоронд явсны дараагийн явдал шүү дээ. Тийм. Баян зүрхсэн чи юу вэ? Дархад сум байна уу? Дархад сум. Дархад сум тэгээд их өндөрлөг, их хүүтэн нөгөө байн тэр чигээр ерөөсөө мөнх зэвдэгтэй тийм газар шүү дээ. Тэгээд битээр чинь очисон жилээ төмс тарих гэж үзээд. Тэнд үү? Тэр. Ногоо ерөөсөө байхгүй байхгүй. Зэрлэг сонгоноос өөр юу ч байхгүй хоолнд ойлгох юм. Тэгээд төмс тариагээд аав сумын төвөөс нэгэн үрийн төмс олж ирээд. Аймгийн төвөөс. Тэгээд төмсөө булаад тэгсэн чи эхний нэг 6-7 сар бол сайхан орж байгаа. Тэгэл яг нэг 7 сарын 20-д гээд нэг төмсний нэг цэцэг гардаг шүү дээ. Тэгсэн чинь хяруу унаал тэгэл хөлдчихтэй. Зөвлөгөө цагаа гараас гэх юм л та. Тэгээ ерөөсө 100 бол тийм богинохон болдог байхгүй тийм. Тийм л дээ. 7 сарын 20-доос ахвал ингээ өглөө 9 босгож чигээл цас орсон юм шиг нийл цагаан хараа унтсан гэж байна. Тийм газар. Их өндөр. Гэтэ их сайхан нутгалдаа байгаа л их сайхан. Тийм хүн ардан ч гэсэн тэр дарахад олон чин зон олон чин бол их сайхан хүмүүс байдсан шүү. Баян зүрх сум дээр нь аль хэрэг уудсан? Баян зүрх сум тань 3 жил. 3 жил гэдэг чинь чи бол бүр 14-5 хүрсэн. Тий, би чинь 5 төгсөөд 5 төгссөн жилээ тий. Өвч 6 төгсөөд лөө. Тий. Додоод энэ дээрээд орсон. Тэгээд яг хоо тэгэл энэ дээрэл нэг хуучин ангидаа эргэж ороод тэгэл байж байгаа. Тэгээ нөгөө ээжий чинь бас энд ажил хийлэхгүй, ажлаас нь халаад хөөгөөд бид хоёрыг чинь бас хөөгөөд манай дүү бас сургуульд орсон. Бас нөгөө хэлэн мөдлийн сүүдэр явж шээ. Намайг чинь хөдөө нөхрөө дагаж явсангүй гэж ажлаас хөөгөөд ерөөс байлгаа байсан шүү дээ. Нөгөө юуны паспорт байхгүй. Иргэний паспорт. Өмнөх байхгүй. Юмшаа иргэний паспорт байхгүй. Хотын паспорт байхгүй. Иргэний өмнөх бүх. Тий, хотын паспорт. Хэлжээний хөдөө явахтал хураагаад авцсан юм билээ. Тэр одоо тэр хэлбэгтлийн 25 жилийн хугацаанд чи ер нь бол сүүлд тэр хотод байсан 13 4 жилийн хугацаанд чинь паспортгүй байсан шүү дээ. Тэгээ ээж бүтээр чинь 90 онд арчил гарсны дараа хүний тоноос гарсан чинь. Тий, арчил гарсны дараа 90 онд бит хоёр. 90 он чинь цуг очиж паспорт авчихсан. Би 19 настай байсан. Энийг ч одоо хэн ч мэдэхгүй шүү дээ. Тий. Хэн ч мэдэхгүй. Монгол улсын иргэн тэр хүн чинь. Тий, тэр үед ч одоо хүүхдүүд чинь манай үеийнхэн чинь бүгдээр 16 настай паспорт авсан байхгүй. Над өгөөгүй. Тэгээд манай ангийнхан чинь ингээд 18 хэдтэй паспорт авсан? Би 19 авсан. 18 настайдаа бүгдүүдэд зарлаа ирээ зэрэгт явцгааж байгаа. Тэгэл нөгөө найз нар бүгд ингээд зэрэгт явах дээр би чинь дагаж хөөрөл зэрэгт явъя гэдэг. Нөгөө цэргийн комиссээр нь явж орсон байхгүй. Нөгөө найз нараа гаргаж өгөнгөө. Тэгээ ороод би бас явмаар байлаа. Зарлан чи хай байна. Зарлан ирээгүй гэсэн. Зарлангоо ирэхдээ яваач гэдэг хөөгөө гаргацсан. Тэгээ над юус зарлан ирээгүй. Зарлан ирээгүй шүү дээ ерөөсөө. Бүртгэлтэй байт юм байна л та. Харин тийм. Тэгээ би чинь сүүлд нь одоо энэ арчил гарснаас хойш чинь гацсаа явах гэж бас 2 3 дахиж үзлээ. Визэнд Английн визэнд орж үзлээ, Австралийн визэнд орж үзлээ, Японы визэнд орж хамгийн анх бүр Японы визэнд орж ирсэн. Бүгдээр гардгүй шүү дээ. Айгуу сайн уу? Бүх материал одоо юу гэдэг юмыг би бэлдээл өгдөг. Одоо бол гарах уу? Мэдгүй одоо. Хамгийн сүүлд Японы визэнд би 2 удаа орсон. Тэгээ ойлонд нь гараагүй. Сүүлд 2007 8 9 он нөлөө 10 нөлөө. Манай дүү Японд байдаг. Аваагийн эхнэрийн дүү Японд байдаг. Тэгээд нөө сумо барилддаг гэсэн. Тэгээд урилга явуулаад тэгээ манай хатам ээж хүүхэд тэгээ эхнэр бид ингээд бүгдээр материал өгч байгаа байхгүй. Нөгөө дүүлийг бүгднийг гаргаад минийх дээр хард аваад байгаа. Би одоо нөгөө түүхэн үйл явдлуудын сүүдрийг нэлээд тэр нэг муу юм дурлаад байгаа юм биш байхгүй миний хувьд бол.
энэ юу болж өнгөрснийг энэ хожим үедээ үннээр нь ойлгож үлдээхгүй бол эн чинь тас буруу төвхтэй явчихад байна. Жишээлбэл доохолгоо амьдралыг бүр оронгоор нь эргүүлээ хайцсан тийм юм өөртөө ингэж ярьж үлдээхгүй ерөөсөй горьгүй. Тэгээ би энэ жил олон зуун жил боллоо олон наадам хийлээ тийм ээ. Тэгээ би бодохгүй юу. Энэ чинь хариуцлага тооцох хэрэгтэй улсууд байхгүй юу? Тэр төрийн тэргүүн байна уу, маршал зааш тэр биш. Тэр хариуцлагыг одоо байхгүй ч гэсэн тооцох гэж байгаа байхгүй юу? Жишээлбэл Жове сунгаан 130 жилийн явууллаа гэж одоо багтанд дуулаад тийм үү. Тэгтэл тэр Жовесонд хямгадаг гэсэн, алуулж байсан, талуулж байсан хүмүүсийн үр ачцын амьд баг ш. Өшөө дахиад Овс аймгийн 100 жилийн явууллаа. Сая Сэдэн балыг цагаа таглаа гинэ. Тийм ярьж байлээ. Тэгтэл нөгөө хүний шиг бүр тэр үедээ аягаар хийцэн эзэн Чингисийн босгосон яасан толгойн чулуу молоо юу ч гэнэ тийм хийцэн. Энд чи ямар овойг байран шин бэ? Юу гэсэн үг юм чинь? Тэгтэл Сэдэн балгын тэр хэлэмгдүүл сүрдүүлгийн хамраганд төрүүний алуусан төмөр очиргоогоос ахуулаад даавч нь нямбуугаа сурмаажуугаа би холын яг зүгээр түүхчдийн судалгааг хараад шархирч явдаг зүгээр нэг иргэн би бодож явах чинь өөрөө тэгж бодсноо нүр хүүхдэн тийм үү нямбуугаа хүүхдүүд байгаа сурмаажуугаа хүүхдүүд байгаа гэж энэ үлдсэн хүмүүсийн ингэж таамлаж те багтаваа хангаж тийм үү ямар одоо энэ ч удаг байна гэж би тэг бодсон байхгүй. Тэгэхээр тийм сүйдэр бол та нарт эмзэг тусна үү ер нь? Тэгэлгүй яг одоо тэгэл ер нь бол яг би бол одоо яг хөвд тиймэрхүү юмд их эмзэг юу гэдэг арай илүү тийм нөгөө бусад хүмүүсээс илүү тэгж юу гэдэг хурдан хүлээж авч ойлгодог тийм юм шиг байгаа. Одоо ягаад гэвэл өөрөө тэр сүүдэрт байсан учраас тийм ээ тэр сүүдрийг дайрч гарсан учраас тэр нөгөө сүүдэрт байх ямар хүүтэн байдгийг тийм ээ ямар хэцүү байд юм бэ гэдэг тодорхой хэмжээгээр тэрний зах зугаас биеэрээ мэдэрсэн учраас тэгээд одоо ингээд ерөн зүгээр яг миний дүгнэлтээр ингээд ойлгоход бол бидний ерөн социализмаас салаагүй л харна. Тэр нөгөө хуучны тэр үзэл суртал тийм ээ тэр үзэл суртлаар одоо ингээд энэ нийгмийг хөдлөгдөг тэр одоо ерөөсөө яг хэвээрээ байна. Бүр их заваарч байна одоо. Тийм яг энэ бол өдрөөс өдөрт бүр ингээд айгүй ингээд хэцүү болоод байна. Тэгээ одоо яг энэ чинь нөгөө нэг муу юм чинь ингээд нэг бүгд ингэж томорч байгаа нэг дэлбэрдэг нэг тийм цаг байдаг тийм ээ. Тэгээ тэр цаг нь хурдан ирээсэй л гэж хүсэж штэ тэгээ. Эдгээр нэг юм муу юм аливаа муу юм сайн юмны эхлэл гэдэг тийм бүр нэг үгтэй болчих. Харин тий. Үгүй сайн юм жамаараад явах. Сайн байхын тулд заавал муу байх хэрэгтэй юм шиг тийм ээ. Юм хоёр талтай ч гэх тийм ээ. Түүгийн чи дэлхийн нийтээр ингээд эн чинь ингээд зөв зам руугаа цөмөрөө зүтгэцгээгээд авах манайх заавал буцаж зүтгээд байдаг юм одоо. Ямар учир байдیں۔ Тэгээд бүр нэг энд нэг сайхан цаас барай суугаад байна. Нөгөө нэг 2 3 юм тэмдэглэсэн ингээ сая ярьж л байна л да тэр. Өвлдөөс юм байвал их та харж байгаа санаагаа аваад ярьсан ч болно шүү дээ. Баатагийн тухай ярихгүй юу? Хэний тухай гинэ? Манай ахаа. Тэгээч. Тий. Тэр хүн чинь бас тараамд орсон байна. Ер нь хамгийн хүнд юм уу? Хамгийн гол юмд орсон. Нөхцөл тэрийг туулсан хүн бол манай ах байхгүй юу? Ах ихч хоёр. За тэгээд аав ээж хоёр бол мэдээж байгаа. Тэгээд манай ах болох тэр зэрэг энд чинь Орос цэцэрлэгт сурч байгаад Орос сургуульд сураад 2 дугаар ангиасаа шууд тэнд сантын дотор байранд очиж байгаа хөвчүүд. Тийм бил. Тийм. Тэгээд тэр мэдгүй тэр 29 настай хүүхэд тэгээд одоо тэр нөхцөл байна. Тэр үед чинь тэгээ яг нөгөө өдөр болго нөгөө радиогоор муу хэлдэг байсан тийм ээ. Тэр амар шүү дээ. Тий, яг тэр эд үе нь байхгүй. Тэгээд тэр үед тэр жоохон хүүхэд яаж тэр болгоныг дисгэж гарсан юм. Тэгээ манайх ер нь нэг тийм дочоогоо байсан л та. Хүнтэй нэг ингээд чөлөөтэй ярьж чаддгүй, нүүгөө ярьж ядгүй нэг ер нь нэг тийм аймтгаа тэгээд сурчихгүй багасаа. Тэгээд ер нь нэг бага насны одоо бол нэг трама гэж яриад байгаа шүү дээ. Тийм юмтал болцсон юм байсан байна гэж би бол одоо сүүлд нь ойлгож байгаа юм шүү дахиагаа бол. Тэгээ их өрөвддөө. Тэгээд өөрийнхөө тэр нөгөө үзэл санаа юмаа ингээд гоё чөлөөтэй илэрхийлээд тийм ээ. Ингээд хүн чинь гоё ярих юм бол сэтгэл санаа онгодог шүү дээ. Тэгж чадахгүй ингээд дотроо тийм айцтай бөглөрсөн тийм байдалтай байсараа гал тэгэл ингээл буцаа явчлаа. Одоо ээж ярих байлгүй тэр нөгөө ахыг нөгөө жоохон багт нь нөгөө баадагийн шүд өгсөн гээд тэр чинь нөгөө сантад очсныхоо 100 нь шүднээ өвдөд тэгээ толгойн ингээд нэг шүднээ хавдаад ингээд хоолоо молоо руугаа ингээд хавдаад бараг 2 толгойтой болчихгүй.
Тэгэл өнөө хөөхөч халуураад үгүй ерөөсөө бүр дэмэрэл. Нэг өдөр яг зуны халуун 6 сар гарцсан байсан. Зуны халуун яг саадын цаг болцсон байсан. Үдийн хойно саах болцсон байдаг. Нөгөө хөөхөчин дэмий юм яриад ямар сайн тэг хөрх амт. Цаагуурчин дээр хар хойно гараад явчлаа гэдэг дэмийээд байгаа байхгүй. Бүр салиараад. Халуурч шүү. Тий. Тэгээд бүр одоо яад юм бэлээ бүр яах ч арга болддгоо. Уган битэр уган тойроод яваад байдаг. Би хажууд нь уйлаад бүр ингээд дэмий хүтэн жиммийн тавиад ингээд нэг юм аргалам гэдэг. Тэгээд тэгсэн чилээ уган ерөөсөө одоо ямар нэгэн эмчи яргуудахгүй болохгүй нэгээд эмнэлэгт явах эрх байхгүй шүү дээ бид нар ч. Эмнэлэгт үзүүлэх мэрх тийм эрх байхгүй. Тэгээд бригадын төв дээр яваад очсон чинь нэг малын эмч Дуланжуу гэдэг залуу байсан юм. За. Тэр үнд очиод одоо чи одоо малын эмээс чамаагүй ямар ч байсан намайг эртэл хүүгийн минь нэг амийн хоргоож ээж үз. Би сумын төв орё эмч болдод юм уу юу гэж сумын төв дээр нэг ганц л одоо нэг бага эмчийн мэрэгчлэлтэй нэг тийм л хүн байгаа шүү дээ жаавс. Тэгээд морьтой явж байгаа. Тэгээ морьтойд юу яаж очиход тэгээд тэр малын эмч залуу гэрлэгөө явуулчихал. Тэгээд нөгөө ч өөрөө цаашаа сумын төв рүү яваад тэр ч дуугаач байгаа. Нилийн зайтай газар шүү бас гэдэг 1 км-ч байсан. Тэгээ сумын төв дээр очиж шууд яваад эмнэлэг дээр ороод эмчтэй уулзсан чинь эмч одоо зайлвал бага эмчийн мэрэгчлээ хүн байж чадсан юм уу юу мэдэхгүй. Тэгээд үгүй одоо яана одоо бид нарыг одоо нэгдлийн дарга юу яв гэсэн аймаг яв гэсэн нэгдлийн дарга аймаг явуулах ажилтай байгаа. Тэгээ одоо аймаг явах гэж байгаа. Аймаг явангуудаа замдаа дайраад очие да гэж гинэ. Очоод очихыг бодъё да гэд. Тэгээд бид нар чинь ингээд гэртээ хүлээгээд тэгсэн чи өвгөнч тэгээд дороо дахиад хүрээд ирлээ. Ирээл одоо нэг эмч хүрээд ирэх байх өдөр тийшээгээд. Тэгээ байгаад байсан чинь ирдгвэ. Тэгээ нэг хүүхч чинь бүр халуураа дэмэрээд ерөөсөө ер нь боож өгөхгүй нэ ерөөс. Энэ хавдран одоо бүр ингээд хоолой молоргоо ороод бүр ингээд аймаар юм болчихсон. Бүр яах ч арга болдгоо юун дээр хойно мал саах барих тийм юм ерөөсөө бүр дээр чи хайсан. Тэгээд байжсэн чи машин дугарлаа. Тэгсэн чи нэг одоо нэгдүгээр баазын бензиний машин дахиад ирлээ. Тэгээ самтангой гэдэг увсын илхүүлдэг өөрхийн манайхаар их ирдэг байсан нэг арай давтав тийм жолооч. Тэр хүрээд ирлээ. Тэгэл самтангой сайн юм аа нүгээр ингээл за суугаад цаа уугаад гэсэн шууд орж ирээд орон дээр хөвж байгаа хүүхэд харцгаад хүү яасан бэлгээд тэгж юм. Гэхдээ ингээд одоо ийм юм болчиход самтангой одоо ингээд бүр яах ч арга болохоо байгаад бид нар ингээд байж гэн гэсэн чинь таяр зүгээр хувцаа ус бошуул гэл нөгөө үг чинь тэгдэм бэ. Хэл би таяр санд мэндл хувцаа дээлээ өмсөөл одоо яасан тэгсэн чинь хүүгээ аваад яв. Одоохон аваад яв. Юуны чинь цайцуух гэл хүрхээ. Ямар сайхан хүн бэ. Тэгээд дээрээс хүүгээ аваад нөөсөөс амтгооч аяхта цааш амссан юм уу юу. Тэгээд би таяр алгаадлогоо аваад дээлээ өмсөөл тэгээд хүүгээ тэрэл тэгээд аваад. Тэгээ ангийн гол дээр очиж голын зах дээр нэг жаахан сэрий үзүүлж байцгаал халуураад нөр чин зүгээр чихтэй их нэг би суулаа юм л. Тэгээд аймгийн төв яваад орсон чинь сая өдөр таарчиж эмчнэр байлга. Жижүүрийн эмч байж гэнэ хөрхий. Тэгээд жижүүрийн эмч дээр ингээд яваад орсон чинь улсууд бас сайхан сэтгэлтэй шүү нэрээ. Их туслах хүн ерөөсөө захаас аваалдд юм уу бас. Тэгсэн чинь өнөө эмч чинь шүдний эмч хэрэг үргийн эмч хоёроо дуудаал. Тэгээ нөгөө хоёр нь ч дороо хүрээд ирлээ. Тэгэл нөх хөөхтэй чи хагалгаанд оруулах юм болол. Тэгэл бит хоёрын гадаа үүдэн дээр суужээ та хоёр санаа зовлтгүй болно гэл. Тэгсэн бит хоёр гадаа сандалтаар одоо ярих өргөч юм байхгүй шаналаад ингээд сууж исэн. Тэгсэн чинь эмч ингээд нөгөө нэг юм тасдаг юм тавг шиг байдаг шүү дээ. Тэн дээр нэгээд баахан эдэвэр юм ингээд авцсан гарч ирээд. За хүүгээс чи юм ачлаа одоо хүүтэйгээ уулз та хоёр гээд. Тэгдэв бай. Тэгээ яваад орсон чинь нөө чинь нэг бүтэн ингээд мардаар ингээд толгойг нь боочсон нэг юм инээмгэлцэн сууж ийн. Тэгээ санаа мараад тэгээ хоёулаа за одоо ингээд хүү гайгүй болсон чи хоёулаа нэгэд орж ирсэн нэг усанд орчоод явъя гэд. Халуун усны газар очиод нэг усанд орчиход гарч ирээд үүдний сандал дээр сууж исэн. Тэгсэн нэгдлийн машин ингээд явж байна. Тэгээ нөө жолооч зайлуулалтаа ирэг харчгаад дахиад ирлээ. Тэгээ өршөөгөрөө та хоёр мань нэгээд одоо дайр танахыг дайраад явъя гэсэн чинь нэгдлийн дарга тэгж зам саатуулдаг гэж ажил саатуулж явахгүй. Та нар тийшээ яваад үтсэн байгаараа гэж загнаад бид нэр явуулсангүй. Тэгээд бид нар саяхан орж ирлээ л тэгээд хөөрхөн амт яана танахыг дайрч чадсангүй хүү яаж ийн гээд. Тэгээд ирлээ. Тэгээ хүү маань ингээд одоо тэг хаглагаад ороод ингээ гайгүй болчихсон бит сэтгэл амраад байж яана гэсэн чинь яасан сайхан юм бэ ашгүй гээд.
Яндонгой гэлээ. За Яндонгой минь манай хүүхдүүдийг нэг нөмөр нөөлөгтэй аятайхан газар нэг салхинд өвдөгдээд бороо хоорондоо хонь малны хөөгдөд явчихааргүй аятайхан газар буулгаад өгөөрэй гэж хэлэхгүй юу. Тэгсэн чи өө тэгэлгүй яах вэ хүүхдүүдэд би ястаа сайхан бууц зааж өгнө гээл. Тэгсэн. Тэгээд очиод яасан чи нэг хоёр талаараа ийм нэг энтэй талаараа баруун талаараа нэг ийм хонхор юутай зүүн талаараа нэлээ бас ийм хонхортой жаахан дундуураа ийм гөвөр жаахан динжирхүү маягийн тийм газар энэ ястаа сэрүүхэн сайхан газар хүүхдүүд минь энд буучих гэл тэнд буулаа. Тэгээд одоо тэр хүн зааж өгсөн юм чи одоо яах вэ тэнд буучихад тэгээд эгч чичгэл одоо бас тэр нэг сэтгэлд нэг таарахгүй л байх шиг л бай. Тэгээд нэгэнт одоо газар мэдэхгүй улс үчин тэнд заагаал өглөө. Тэднийх болохдоо зэрэг дээшг нэг уулаж яхан дээшээ уултаа уулын гэрт нэг толгой ёроолт. Их сайхан ийм наран дээврийн толгой ёроолт гэрээ төрүүлээд буутсан юм байна Яндугай. Одоо манайх саахалт бууж байгаа. Саахалт очиж бууж байгаа. Тэгсэн чинь одоо маргааш тэр одоо чи хэдэн он байсан сонгуул болох гэж байдаг. Маргааш өглөө сонгуул явж саналаа өгнө. Тэгээд орой хоньоо саачгаад хонь хоргаа нийлүүлчихэд бид нар хойшоо тэр хонхорлоо хонь хоргаа нийлүүлж явж сахалтаа сургаад дуудаж хонь хоргаа нийлүүлж хаад хоньоо тогтоож орхичоод эргэж ирээд гэрийнхээ гадаа ирээд ингээд хойшоо харсан чинь өө баруун хойноос чинь зүгээр өстой нэг аймаар хар өгөл гараад өстой нэг нүүгэлцсэн хар юм бол гарч ирж байна. Тэгээд гэртээ орж ирээд өстой нэг аймаар хар өгөл гараад ирсэн одоохон шуурхны одоо яана гэж гэртээ орж ирсэн ороод ирсэн чинь фэр фар гэж явцсан чинь гэрийн бүрээс юу ч хуу татаад аваа явчихтыг. Хуу татаад өстой яаж ч удгүй. Тэгээд сандраад өгөн битээ ирсэн хоёр багамнасаа очиод зуураад нэг багамнаа зуураад зогсчлоо. Тэгсэн чинь гэрийн бүрээс үүдээ чинь зүгээр ингээд албал цуусаад албал сураагаар уяа маяагийн тастаад аваад явчихлаа. Тэгсэн чинь эгч нэг мэдсэн чинь энэ хонь хэцүүч байгаа одоо энэ хонь уруудаад гой руу явчих юм одоо би хонь руу явлаа шүү гэж байна. Тэгээд зайдвал ч ямар юм ховцсон өвс яаж ч явсыг битгүү тэгээд хонь руу явчих байгаа юм л та. Хоёр хүүхдээ мартчих нэг мэдсэн чинь. Ахгүй хоёроо мартчих гэж. Одоо нэг мэдээлэл нэг жаахан амс гээгээл багнаа барьж гал нэг дитэ тэргөө гэрийн бүрээс ингээд дээвэр мэвэр цөмийн аваа явчихлаа. Тэгээд энэ хүүхдүүдгээд ингээд яасан чинь одоо яана вэ хүүхдүүд хаана байна гэж дуудсан чинь таг чиг чимээ байдгүй. Тэгээд ингээд хүүхдээ хайгаад яасан чинь нэг төмөрөө орно хоймор ингээд төмөрөө ор байсан. Манай тэр том хүү чинь айхтар хүүхдээ эсэргэлийн хүүхдээсэн шүү дээ. Тэгсэн чинь орон доогоор дүүгээ аваад аавынхаа нөгөө эспедо тэгээд нэг араад байдаг байсан та. Тэрнийг аваад халуун савтай цайгаа аваад орон доогоороо тавиад тэгээд дүүгээ дээлэр хочоо хоёулаа ингээд дээлэн дотор ороод унтаад гисэн биз. Ямар хөөрхий. Тэгээд хоёр хүүхдийн яваараа харж би ч яг ойлгох туртай юм чинь тэгээд уйлаад баярлал. Тэгээд жаад байж байгаад нэтээ тэгсэн чи үдэш мөрөнхий болоод тарахгүй болоод ирлээ. Тэгсэн чинь одоо яана нэ их ч одоо нөгөө хэцүүдлээ одоо энэ хоньоо туугаад одоо хөөгдөд шуурганд хөөгдөд говь руу явцсан байхаа яана тэгэл дэгдэм бэ. Гадаа хоёр мөр уяатайсэн хоёр мөр чи янцгаагаад өргөд нөө уяанасаа тэлүүлээд чигтэйгээ. Тэгээд одоо морьтой байгаа чинь за явж үз би яах вэ гэртээ ингээд үлдээлгээд хангаад модон дотор л үлдчихэж байгаа шүү дээ. Тэгээд модон дотор үлдчихгээл ингээд ганцаараа одоо яа гэвэл хоёр хүүхэд намал унтаад байв. Тэгсэн чинь бүр үдэш ингээд сар бол байсан юм аа. Бүр юугаад одоо бүр харахгүй орой боллоо. Яг нь сарны гэрэлтэй л байлаа. Тэгээд ингээд хангаа зүгээр нүцгэн гэрэн модон дотор байсан чи хийвгүй юм аа. Тэгээд ойлгохтаа уйлалаа яхтаа яагаад ингээд яаж исэн нэг аймгийн шоронгоос хоёр оргодлол алдсан гэлээгээл дуулж ирсэн байхгүй юу? Тэр гинтхэн санаанд ордیں۔ Үгүй тэгс. Би тэр оргодлол үрээд ирдэм биш байгаад одоо яана гэж бодоод. Айгаа тэгээд байсгээд нөө Яндонгой руу хардаг тэднийх нь хотондоо хоньны налаагаад нэг сайхан налаагаад ичгтэйхэн сайхан байна. Тэгээ угуу явахдаа би Яндонгойхыг дайраад та хэдийг та гурав гэртээ аваатгаараа гэд хэлчихэд явна гэд тэгээд явсан. Тэгээ хэлсэн байх ёстой Яндонгойх яагаад бид нэр дээр ирэхгүй байгаа юм бол доо гэж бодоод тэгээ энэ баруун талдаа нэг яхан юм гөвөр толгой шиг юмтай. Тэгээ тэн дээр гарсан чинь Яндонгойх маш сайхан харагчээ. Тэгсээ өглөө босоод тэдний тооноор нь Яндонгаар нь утаа мутаа гараад ихгүй их тагтайг сайхан харагч байна. Тэгээд би уйллаа бас. Тэгээ энэ аяд ийм сайхан жаргалтай байж идэг манайхын цэрэтэй байж идэг гэж бодол уйлаад. Тэгээд тийшээ харсан чи ёор харагдах байх юм аа.
Тэгээд дахь буцаж ирэл энэ модон дотроо ингээд нэг хүнжилний мөрчгөл дими даарад тэгсэн чи ороод тийчгээ шөндөө их хүйтэн болоод. Хүнжилний мөрөө тэгээд одоо нэг босоод нэг суугаад тэгээд баймгдаад байдаг. Тэгжсэн чинь гэгээ өөрийн гэгээ ороод өглөө гэгээ ороод ирлээ. Гэгээ ороод ирэхээр нь баруун толгой дээр төвөр дээрээ бас гараад харсан чинь өнөө хоёр маань хонио туучсан. Тийм тэгээ өвгнийг явахад би хэлсэн. Гэхдээ замдаа ихтэй манайхыг нүүж ирж хахад энэ замдаа энэ зүүн талд нэг өвөлжөө харагдаж ирсэн шүү дээ. Хашир хүн өвөлжөө рүү хонио цугаад явчаагүй байгаа даа гэд би тэгжсэн байхгүй юу. Гэхдээ нэрээ бас магадгүй шүү гэд өвгөн тэгээд явсан. Тэгсэн чи харин улдаар нөгөө тэгчэндээ говь руу хайж явхаас улдаар тэр яварч нүрсэн өвөлдөөгөр дайраад явъя гэд. Дайраад очсон чи их чинь өвөлжөөний сарвчин тонио оруулчихсан. Гадна талд нь жоохон гал төрчихсэн галдыгээ сууж ирсэн гэсэн. Магадгүй зүгээр ингэж ойлгож магадгүй залуу хүмүүс бол ялангуяа одоо бол ингээ хүмүүс чинь ховийн аж ахуйтай болсон шүү дээ. Мал чи ховийн өмч болсон. Ховийн өмч тий. Тийм болох тэр хөдөө ингээд мал дээр амьдарч байгаа амьдрал бол сайхан байдаг шүү дээ. Өөрийнхөө тэр чинь өмчийг маллаад тий дуртай үедээ сайл суугаа аваад дургу үедээ залхуу нүрх юм бол бараг тэгэл нийлүүлцдэг. Тийм л болсон юм байлээ шүү дээ. Ягаад гэвэл тэр хүний өмч учраас. Надаас ахаж байсан. Тэр үед бол тийм биш байсан. Бүх юм норм төлөвлөгөөтэй. Тэр мал чинь улсын өмч байсан. Тэгээд одоо юу гэдэг нэг хураг өхүүлэхэд одоо нэг хураг өхүүлэхгүй төлөө түрүү яаж тэмцэжсэн тухай ярьж байна шүү дээ. Тэр нэг хураг өхүүлнэ гэдэг чинь өөрөө цаана өчнөө төлбөрт ундаг. Цаана ял байгаа шүү. Тий. Тэгээд тэр сүү сайлын чинь зайлшгүй авах шаардлагатай. Тэр чинь душаан, тэр ноосой чинь душаан. Тий бүх юм норм төлөвлөгөөтэй. Тийм байсан учраас Түлэг хургалсан ч гэн саадаг байдаг шүү дээ. Тэр үеийн одоо малчтын амьдрал бол маш хүнд байсан. Тий. Тэгээд цалин хөлс багтай маш хүнд байсан. Тэгээд тэр талаас нь бас хүмүүс зөв ойлгож яг үнэ. Тийм хүлээж аваасаа гэж бодож байна. Тэрийг бас тодтогч хэлсэн дээр баг тийм ээ. Тэгээд энэ сайхан нэвтрүүлгээр одоо ингээд бид хоёр ээж маань магадгүй ээж маань одоо ингээд нэг олон нэвтрүүлэгт ороод чаддгүй шүү дээ. Одоо өндөр настай болсон. Тэр болгон яваад байдгүй. Тэгээд сосор мах маань өөрөө их сайхан яриулах юм тийм гоё ингээд нөгөө тэр тухайн цаг үеийн одоо үйл явдлыг ингээ гоё сануулад ингээд явж хөтөлж явж ингэж сайхан яриа ингээ үлдээж байгаад бол маш их баяртай байна. Ингээд та бүхэнд бүгдээрэд нэг баярлалаа гэдэг. Тэгээ Сантынхан ярьсан тэр өмч гэдэг агуулга дээр би хэлэхэд ялангуяа орчин цагийг залгаа дараагийн цаг үед энэ ховийн өмч байхгүй бол хүний ирэх гэж байхгүй. Ховийн өмч гэж байхгүй бол эрхчлөө гэж байхгүй шүү. Одоо тодорхой хэмжээний өмчтэй болсон хүмүүсийн өмчөө хамгаалж амьдрах болтугай гэж хэлий. Тэгээд дуусахгүй, төгсөшгүй их өргөн түүхийг бүтээж энэ улсыг өдөө дайтай байхад өөрийнхөө оюун санааны ширэгшгүй ундрагыг зориулсан 7%-аараа бахархаж байгаагаа дахин хэлхий алдамт би саяхан тэр гуйлангийн сувган дотор нэг залуу ингээд тэр тунгалгч ус юм тэрэн дотор ингээд сэлээд тэгээд маш товчхон үг хэлсэн. Би бол ингээд самсааж хөрхөө явцсан. 1962 оны үед энэ одоо сувгийг манай нутгийн лоо хулгай хийсэн. Би одоо эрх болгондоо энэ сувганд энэ усанд орж ингэж умбач юм аа нэг залуу энэ фейстер тавьсан байлээ. Тэгээ би тэр залуугаар их бахархлаа. Бидний хард суугаа бол миний дүү би чи үнэхээр хожим үеийн одоо бодит үнцнийг харж явдаг хөө байна лээ гэж ахын бахархж байгаагаад уулгаад ингээд лоо хулгай бүтээсэн үйлдэлүүд хэрж ирж исэн үйлдэлүүд цаашаа улам энэ улс орны хөгжилд 21-р зуунд ялангуяа чөлөө цаг зээл би шулуухан хэлий би бол капитализмыг хамгаалагч өөрөө капиталист үзэлтэй хүн учраас лоо хулгай маань цэвэр капитализм руу явж исэн ийм хүн юм байна гэж боддог. Тэгээд Монголд одоо капитализм бий болох болтугай. Монголын өрс олон болж аз жаргалтай байх болтугай. Аз жаргалаа зохицлоохын төлөө хэн нэгнийг хэлсээр хэн нэгнийг муу мухагаар харлуулж болохгүй учиртай юм шүү гэдгийг дуулгаад энэ студиогийн энэ нэвтрүүлгээ ингээд жаргаяа анхаарал шагнасан та бүхэнд баярлалаа. Манай сүлд зурагт радиохынд бүр их баярлалаа. Son